Альва туран завтай болоод өчигдөр бид нэр юу яах алга машинтай явах шаардлага алга. Гэтэл тэр нь ихэвчлэн нөгөө хотын төв болон түүний таарсан радиус дотор байгаа иргэдийн судалгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл 190 мянга магадгүй бүгдээрээ машинтай явахад хичнээн хэмжээний машин цөөх боломжтой гэдэг ч юм. Тэгэхээр бид нар энэ стандартыг их зөв авах хэрэгтэй байна. Сая би 6 сард нэгдсэн үндэсний байгууллагын тэр нөгөө цөлжилтийн конвенцийн секретард офис гэж бичсэн. Тэрний өмнө нөгөө ойжуулалтын асуудлаар Амстердам ороод Амстердам ч өөрөө 800 мянган иргэнтэй өртлөө сая 600 мянган байна. Дугуйтай аялал хамгийн байгаль дээлтэй аялал гэж бид үздэг байна. Монгол улсын байгаль орчин илчилчлийн яам дугуйтай аяллыг дэмжих тийм ямар бодлогод хэрэгжүүлээд явж байна. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна. Бодлоо гэдэг шаардлагагүй. Байгаль шаардлагын яам дээр яг дугуйтай аялагчдыг дэмжсэн бодлого одоо бол гараагүй байна. Бид гаргахаар ажиллаж байна. Тэгээ улсын хурал дээр тодорхой хэрэгцээ орчинд холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Дугуй аялалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Дугуй гэдэг бол өсөлтөө хөгжлийн зорилт гэдэг хамгийн нэгдүгээр теори хэрэгсэл болчиход байгаа байхгүй яг теори хэрэгсэл. Эндээ илүү таатай дэд бүтцүүдийг бий болгох, хуулийнхаа нөхцлүүдийг бас нөгөө бусад теори хэрэгслийнхаа нөхцлүүдийг бүрчлэх. 1890 онд хуурай замын теори хэрэгсэл гэж бүтгсэн гэдэг л. Тийм үү. Европын дугуй хэрэглэгчдийн холбооны санаачилсан Евробиолго гэдэг сүлжээ зам дэд бүтцийг бий болгох үндэслэл нь өөрөө замжимууд нь тусгай вебсайтд байрлаад тэгээд тэр вебсайтаас хүмүүс замжимуудыг сонгоод аялах боломжтой болж байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг манай гэр бүл бас санаачлаад Монгол орнд явж болох дугуйн замжимуудыг тэмдэглэжүүлээ. Тэгээд дээрэс нь энийг ингээд цахимжуулъя гэдэг яриад ажиллах гол төвцөлтөд явж байгаа юм. Тэр энэ дээр яамны зүгээс дэмжлэг. Дугуй бол хэрэглээ юм. Хэрэглээндээ бүр өөрийн чинь амьдралд хамгийн ойр хэрэглээ юм гэдгийг маш сайн ойлгож. Төр засгаас бол нэг зүйл хийх ёстой. Тэр нь бол нөгөө замын тэмдэг тэмдэглэгээ хэрэгцээ орчин аюулгүй байдлыг хангах бүх зүйлийг хийж өгөх ёстой байхгүй юу? Гэх мэтлэнгээр ингээд хамтраал ажиллая. Агаараар гүйцгээе.